Бодлого. А вектор нь x хасах 2 координаттай векторын урт нь 5 болвол x-ийг л гэж. За эхлээд А векторын уртыг олъё. А векторын урт маань язгуур x-ийн квадрат дээр нэмэх нь хасах 1-ийн квадрат нэмэх нь 2-ийн квадрат. За энэ урт маань юутай тэнцүү юм бэ гэхээр 5 байна гэсэн. За одоо тэгвэл энэ дээрээс цааш нь бодох юм бол x квадрат дээр нэмэх нь 1 нэмэх нь 4 язгуур тэнцүү 5 байна. За хоёр талын квадрат зэрэг дэвшүүлчих юм бол x квадрат дээр нэмэх нь 5 тэнцүү 25 болно гэсэн. За энэ квадрат энэтэй орогдчихно. За ингээ x квадрат энэ дээрээс хоёр талаас нь 5-ыг хасаачих юм бол x квадрат нь тэнцүү 20. Тэгш тэглийн хоёр талаас язгуур авчихаар энэ хоёр хоорондоо орогдоо x тэнцүү язгуур дээр 20 нэмэх хасах язгуур дээр 20 буюу нэмэх хасах 20-ыг чинь бид нэр 4-ийг үрждэг нь 5 гэж бичээд 4-өөс язгуур 2 гарна үрждэг нь язгуур дээр 5 буюу бидний хариулт E хариулт байх нэ.